За би өнөөдөр Монгол Улсын сургуулийн профессор Эдман Шивэдээр танаа Монголын эрдэнэ мөрөгчдийн агсан дээр хэмжээний судалгааг ахын хөдөлгөөн жишээгээр төлсөн судалгаагаа хэлэн болоод байна. За судалгааны цаашид энэ агуулгын хүрээнд бол үргэлжлээд явна. За яг яагаад энэ судалгааг сонгож авсан бэ гэхээр эрт үеийн түүхийн туршлагад одоо эдгүлгийн зүйлийг археологи гишүүн ухаан судалдаг. За тэгээд археологийн судалгаагаар дамжуулан хүн төрөлхтний өнгөрсөн үеийн аж байдал, нийгмийн хөгжил, соёл боловсролын түвшин ертөнцийн үзэгдэл эсэргээр тодорхойлох боломжтой байдаг гэсэн үгээр хэлье гэж бодлоо. За тэгээд мөн археологийн материал судалгааны үеэр бол одоо маш олон төлөвлөж байгаа. За тэдгээрийн бол хамгийн чухал нь бол яах аргагүй бол энэ хүний эртний үеийн ясны олдрууд байгаа. За тэгээд эртний үеийн ясны олдрууд бол өөрөөр маш олон төрлийн мэдээллийг агуулж идэг. За эдгээрээс дуртай бол тухайн үеийн амьд баг үеийн биеийн өндөр, за тэгээд төрхтөн, нас хүйс, за тэгээд бүр нарийнчлаад үзүүлээ бүр эдийн настай дэхийн сүнээс гарчсан гэх юмтэй бол бид бүгд хүний ясн дээр тодорхойлох боломжтой. За би болохоор өнөөдөр одоо энэ палеоботлог буюу эртний үеийн өвчлөлийн судалгааны бас нэгэн чухал салбар болох энэ траума анализийн арга зүгээр эртний нүүдэлчдийн аж ахуйг тодорхойлох юм бодлого хийсэн байгаа. За энэ судалгааны арга зүйн яг явагддаг вэ гэх юм бол саяны зурагт харагдсанчлан хэмжлүүдийг бол яг шалтгаан нөхцөл байдлаар нь ахуйн хүчирхийллийн дайны хэмжлэн 3 байж байгаа. За мөн эдгэрлийн түвшнөр нь амьд ах үеийн эдгэрэлттэй яг тухайн гинтийн нас барах үеийн шалтгаан болсон сүүлийнх нь болохоор оршуулж байгаа үед юм уу эсвэл дараачийн үеийн бэлтгэл судалгааны ажлын үеэр илэрх ийм 3 төрлийн эдгэрлийн түвшнээс би өнөөдөр ахуйн болон аль хэдийн гэсэн адил мөртөө эдгэрэлтэй шинжүүдийг бол сонгон төвлөрөл авсан. За судалгааны үндслээр аваад үзэх юм бол өнөөгийн одоо гүн тал нутагт байгаа бидний өвдөж бүлгээс хийж байгаа хүн ам бол яалтчгүй бол надтай бол өдөр тутмын амьдралын юм аяг бол ашгүй холбоотой байдаг. За эдгээрийг түүх археологийн судалгааны талуудаас аваад үзэх юм бол Симацины шийдэл хүүгийн тэмдэглэлд дурдсанаар бол өнөөдөр морин дээр төрж морин дээр нас бардаг ард түмэн тэмдэглэсэн байдаг бол бурхан толгойн археологийн материал судалгаанаар маш олон тооны адууны амгаал зузаа хязгаар гэмтчлээ олдрууд олсон байдаг. За харин сүүлийн үеийн зоологийн судалгаагаар болохоор хүрлийн үеийн адуунууд болохоор ямар нэгэн байдлаар хүмүүс унлах тэмдэглэл байсан. За тэдгээр нь болохоор араашуудны илэг болон багаан дуруунд байгаа илэглэлээр тодорхойлж байгаа. За археологийн судалгаас аваад үзэхээр хүрлийн хөгжмийн хүн амд хийгдсэн одоо энэ топын судалгаагаар тухайн хүн амд үүний сүний бивэнд илэрж байгаагаар би тодорхойлж авч байгаа. За эдгээрээс харахад бол нүүдэлчтэй ахуйн амьдрал адуудаас ашгүй холбоотой байгаа гарч байгаа бөгөөд өнөөдөр илэрж байгаа гэмт бүлтүүдийг би шууд адууны урлагтай холбоож үзсэн. За ягаад шууд ингэж аж ахуйн холбоож үзэж байгаа вэ гэх юм бол яг энэ траума амьдрал олон улсын 100 мянга бас их дэмж тухайн ард түмний өдөр тутмын амьдралын зам дээр шууд холбоож үзсэн байдаг. За тэгээ Монголын хүрээнд яг энэ гэмтбэрлийн судалгааг болохоор хамгийн анх энэ 1997 онд Усаар банк судлаач Мамонаваг гүйцэтгсэн байдаг. За түүний дараа бол 2003 онд Нарангийн судлаач гүйцэтгсэн байдаг. За тус судлаач нарын судалгааны хэрэглэгдэх нь болохоор бүгдээрээ Улаангой сумаас Улаангой хотоос илэрж байгаа чанмуу олон хүн ам дээр хийгдсэн байдаг. За мөн ясны гэмт бэртээр нь одоо тийм аж ахуй тодорхойлох орлогыг хийж байгаагүй. Харин өмнөх энэ нүүлгчдийн ясны олбор дээр ажилтны шинжлэх ухааны аж ахуй тодорхойлох судалгааг бол Монголын өрөөнд бол гүйцэтгэжсэн. За гэхдээ энэ болохоор борчгийн маркер буюу одоо энэ интенсийн маркерын шинжийн одоо өвчлөлтөөр тодорхойлох гэж оролцсон байдаг. За гэхдээ энийг болохоор орчин үеийн одоо энэ бие археологийн судлаач нар бол бүгд яг эсрэг үздэг. Ягаад гэвэл интенсийн маркер нь хүрээлэн буй орчин тухайн хүний бие физиологийн өвчлөлтөөр шууд хамаартай байдаг гэж үздэг бол би шинжээс сонгосон. За судалгааны хэрэглэгдэхүүн үед бол би Монгол Улсын бие археологийн лаборатори татгалзаад бие эрдэнэ 80 нийслэлийн олборуудыг хангалттай ашигласан. За энэ дээр болохоор хамгийн эртний үед холбогдож байгаа болохоор хөдөлгөөний улаан цахим соёл, бугуун шиг эцсийн соёл, дөрвжин мууш байгаа. За хамгийн сүүлийн холбогдож байгаа болохоор Монголын эзэн шугамны олдрууд байгаа. За тэгээд тухайн үеийнхаа эсний олдрыг сонгохдоо би санамсаргүй байдлаар их биеийн заавал тийм бүтээн эслэний олдруудыг зориулж сонгоо авсан. За тэгээ мөн одоо эртний хүн дээр илэрж байгаа өндөр давтамжтай гэмцээс нэгслүүдийг адуугаа түн онцлон одоо үр дүнд үүссэн эсийг тодруулахын тулд эрүүл мэндийн өвчтөний газраас орчин үеийн хүний одоо ясны гэмтлийн шинжүүдийг бас мэдээллийг ашигласан. За энэ дээр болохоор
судалгаанд ашиглагдсан олдруудын тусгал газрын байршлыг харуулж байна. За ингээд бүх үеэр нь ялгаад авсан байгаас ингээд Монголын үеийн олдрууд Монголын доод хэсэг рүү, за тэгээд өмнөг үеийн олдрууд бол Монголын төв хэсгээр ихэнх үзэрч байгаа л чадмынхан бол байдал сайн нэг уулаас хэлж байгаа гэдэг бол тийм. За би олдруудынхаа насыг тодорхойлохдоо зөвхөн гэмт бэртэлтэй 40 хүний хэсэг бол сонгож авсан. За 80-аас 40 хүн бэртэлтэй байсан. За тэгээд насыг тодорхойлохдоо би энэ олон улсад дөнгөж сайхан шинээр танилцуулдаг байгаа Transition Analysis 3 баримтлан ашигласан байгаа. 3 болохоор хүний биеийн 47-ны 69 одоо нөхцөл өөрчлөлтийг хамруулж үзэж тодорхойлуулаад авчихсан. За хажууцын график болохоор АТ539 дугаартай өмнөг үеийн эмэгтэй хүний насаар хүний насыг 41.2 гэж тодорхойлсон харагдаж байна. За амин тохиолдол гэмтэл авсан 30 хүний насыг тодорхойлоход дид олдруудын насны дамж 42.7 байгаа. За энэ нь хүүсэр ялгаад үзэх эрэгтэй олдрууд 41.1, эмэгтэйчүүд 33.2 байгаа. Энэ хоёрын хооронд бараг яг юм 10 насны дөрөв гарч ирж байгаа. За би нэг бол тодруулах гэж оролдоогүй. За очин энэ дээр яг эрэгтэй эмэгтэй олдруудын энэ хүүсийн харьцангуй тааны байдлын төсөв байдал нөлөөлж байгаа гэж үзэж байгаа. За тэгээд нийт гэмт бэртлийн 63.75 нь болохоор эрэгтэй хүүсэнд, за үлдсэн 36.25 нь эмэгтэйгээс тохиолдож байгаас харахад яг өрчилсөн байдлаар бол энэ эрэгтэй хүмүүс яг энэ хүүсээс суурилсан адуутай ойр хөдөлмөр эрхлэг байсан биш үстэг тийм таамаг гарч ирж байгаа. За энийг нь болохоор энэ хийг квадратыг статистик үнэлгээр шалгаад үзэх бол статистик ямар нэгэн ач холбогдгүй гэж гарч ирсэн. Гэхдээ p value нь 0.63 гарч ирж байгаа. Тэгээд статистик хариултаа их ойрхон багаас харахад олдруудын тооны харьцааг төвшүүлж байгаа нэмээд 100% олдор дээр чинь харьцуулаад үзэх бол статистик ач холбогдтой гэж гарах магадлал өндөр. За гэвч тооны хувьд аваад үзвэл нийт эрэгтэйчүүд донд 45.1 махан гэмтэлтэй байгаа бол энэ бол эмэгтэйчүүдэд эмэгтэй хүмүүсд болохоор 21.1 байгаа. За гэхдээ хэдий статистик ач холбогдгүй гэж гарсан ч археологийн олдор хэрэглэнээр тодруулаад үзэх юм бол Тамирын улаан оршууд урсгалын 2017 оны мөртлөөс илэрсэн одоо энэ амгааж зузаан олдрын 73% нь эрэгтэй хүмүүстэй хамтдаа оршуулсан байгаа. Би нэг зүгээр нэг таамаг гаргаж байгаа. Одоо энэ үйлчлэлтэй ясан дээр гэмтэлээс суулгааргаар. За энэ дээр болохоор АТ72 дугаартай Улсын улаан сумын чанамуулаас илэрсэн 39 настай эрэгтэй хүний эсний олдрыг харуулж байна. За хон гэмтэл гэдэг нь болохоор trauma analysis дээр амин тус газраас хол, за тэгээд LED гэсэн шинжтэй байгаад тавхуу яг энэ гэсэн томруулсан зургаас гарч байгаа байх. За тэгээд нүүдэлчдэд бол яг энэ хариу насны гэмтэл бол хамгийн түгээмэл тохиолдож байгаа. За энэ болохоор бусад соёлтой хүн амаас ялгарч байгаа хамгийн анхны шинж тэмдэг гэж хэлж болно. За тус төрлийн гэмтэл нь болохоор хамгийн түгээмэл буюу энэ нийт 41 гэмтлийн 4309%-ийг эзэлж байгаа. За энэ болохоор 30 хүний 18 ямар нэгэн байдлаар хариулсан LED гэсэн юм болсон байгаа гэсэн үг. За эдгээрээс болохоор АТ1045 140 70 1036 нэрээр байгууллагад болохоор нэг дор 6-аас дээш хариулсан гэмтсэн ийм хүмүүс байгаа. За тэгээд эдгээрийг лавлан судлахад бүгдээрээ нэг талын дараалал байгаа. За дараачих нь болохоор энэ нэгэн хэсний агуулга. За эгэмсний агуулга. За эгэмсний агуулгын орчин үеийн бас энэ судалгаар бас нотолж байгаа. Бас өнөөгийн Монголын хүн амын адуу хандлагатай холбоотой хөгжлийн шинж судалгаар бас нотолж байгаа. Адуунаас унахад бол хамгийн түрүүнд эгэмээс бол буурдаг. За эдгээрээс нийт 30-аас 7 хүн бол эгэмсний гэмтэлтэй ажиглагдсан. За тэгээд бас дахиад нэгтлэн бодоод үзвэл бас олдор болгоноос бол бүтэн эгэмээс илэрдэггүй. За тэгээд ингээ харахаар бол энэ 7 гэдэг маань бага санагдаж байгаа. Мөртлөө яг хэсний хоног аваад үзэхээр бол энэ өөрөө маш өндөр тоо. За тэгээ мөн АТ93 дугаартай хүн 70-80 сэтэд давхар хурдтай байснаар бас энэ шууд өндрөөс унахад үүссэн гэмтлээ гэж тодорхойлж байгаа. За одоо дээд хүчтэй ясны хугацаанд харагдаж байна. За АТ140 560 дугаартай болохоор багцсан да. За тэгээ 120 дугаартай бол шуунсан да. АТ72 дугаартай бол буглаасан да бас гэмтэлтэй байгаа. За гэхдээ энийг бол орчин үеийн одоо энэ би археологч болохоор адуунаас өндрөөс унахдаа газар тулаад тэр процесс бол биеийн сэтгэх дээр бие хамгаалахын газар тулаад тухайн үйл явц үүссэн байх боломжтой гэж тайлбарладаг. Гэвч миний судалгааны арга зүй болохоор одоо энэ дээд хүчтэй эсний гэмтлийг толгой руу бие рүү нэрж байгаа дайрагтай гараараа хаах үед үүссэн боломжтой гэж бас үздэг бол
би нэг шууд асуудалтай адуу нуулахтай бас холбоон тайлбарч үзээгүй. За дараачих нь бол доод мөчтөөс нэг гэмтүүд харагдаж байна. Доод мөчтөөс нь болохоор дунд ч юм уу шаант хэзүүрсэн нэг гэмтүүдийг тодорхойлж авч үзсэн байна. За эдгээрээс болохоор 2-ээс шаант хийсэндээ 2 холбоо шаантсандаа 3 холбоо хэзүүрсэндээ 1 холбоо дунд ч юм уу хийсэндээ гэмтэлтэй байгаа. За энийг болохоор траума английн арга зүйд явган цэрэг морь цэрэгийг дайрж онцлогдоод эдгээрийн хоорондын өдрийн түвшнээс хамаарч хөлрөө нөлөөлдөг гэсэн нэг тийм таамаг яваад байгаа. За гэвч энэ олдрууд бүгдээрээ яг нэг тийм зэвсгийн нөлөөгөө бүгд яг юм хугарч тийм ташуу эдгэрж гэлснээс хараад үзэхэд магадгүй энэ нь бол яг мориноос явж хажуу талаараа унах, за эсвэл дөрөв хөлн гацаж гэмтэх ч юм уу тиймэрхүү тохиолдол үүсэх боломжтой. За гэвч Монголын хамгийн ихний төмөр дөрөвний одоо яг олдвор нь хэвэн жужаан үед хамаарах бушуулаад сэлэрсэн. За тэгээд энд амрагдж байгаа олдрууд маань бүгд өмнөгийн үеэс мөнх олдрууд байгаа учраас эдгээрийг бас шууд юм адууны тань хэсэгтэй адуу үзмээр зарим харуулж өгдөгтэй байгаа. За энэ дээр болохоор эртний үдштэй биеийн янз бүрийн сэтгэлийг одоо ясны юу харагдаж байна. За энэ ясныг хамгийн өндөр татамжтай бөгөөд 18 хүнд ажиглагдсан. 21 гэмтний нийт гэмтийн 43.9% ангаар эзэж байгаа. За энэ дээр игэн ясны гэмтлийг нэг юм бол нийт гэмтлийн 63.4% яг энэ дээд засгийн яс гэж ангилагдаад байгаа энэ засгийн яснууд бол ангаараа эзэж байгаа. За энэ бүр дүн нь хорой сошиал сөртэй хүн амаас ялгаатай тийм үр дүн гарсан. За эндээс ингээд хараад үзэхээр яг хамгийн анхны төсөлж исэн зураг маань бол юм байгаа. Энэ дээр болохоор нуурын аж ахуй эрхэлдэг хүмүүс болохоор доод мөчтөөс нэг түгээн илэрдэг. Энэ дээр болохоор газар тариалангийн аж ахуй эрхэлдэг хүн болохоор дээд мөчтөөс нэг түгээн илэрдэг бол энэ шинжин нүүлжтэй дээд хэсгийн яс одоо дээд хэсгийн чөлөөт бүсгээс нэг түгээн илэрдэг байна. За энэ тэгээд судалгааны үр дүнлэлтэнд болохоор энэ нь бол зарим талаараа адуу унахтай холбоотой байж болох гэдэг талаар дүнлэлтэнд төрсөн. За тэгээд ингээд хараад үзэхээр тус энэ судалгаа нь болохоор нүрчтэй аж ахуйг арчаагүй өргөжлүүлж гэсэн тайлбарлах боломжтой юм байна гэсэн тийм үр дүнлэлтэнд төрж байгаа. За энэ зарим талаар хүйсэс үйлсэн нийгмийн байгууллагын талаар тодорхой ойлголт гэсэн харуулж байна гэж хэлсэн. За энэ судалгаанд ашиглагдсан номзүй харагдаж байна. За анхаарал татсанд баярлалаа.